Монгол улс зах зээлийн эдийн засаг шилжснээр эдийн засаг нийгмийн олон бэрхшээлүүдэд тулгарсан. Хүн амын эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдах болсон юм. Эрүүл мэндийн салбар бусад олон салбарын адил санхүүгийн болон бусад олон бэрхшээлтэй тулгарч, эдгээр бэрхшээлүүдийн нэг нь хязгаарлагдмал төсөв. Орон тоотоогоор хэрхэн ард иргэдэд илүү хүрч ажиллах вэ? Хэрхэн ард иргэдийн эрүүл мэндийн талаарх ойлголт боловсролыг дээшлэх вэ гэдэг асуудал юм. Энэ чиглэлээр сайн дурынхантай ажиллах өөрийн туршлага дээр тулгуурлан ВИСО олон улсын байгууллага, Монгол улсын 2 аймаг, 2 дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран эрүүл мэндийн сайн дурынхны төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл юм аа. Хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх эхлэх болсон одоо үндэслэл нь болохоор одоо 2006 оны байдлаар болохоор одоо нийт Монгол улсын хэмжээнд 2,562,400 одоо хүн амд одоо нийт 228 өрхийн эмнэлэг үйл ажиллагаагаа хүргэж байсан байна. Энэ нь одоо нэг өрхийн эмнэлэг дунджаар 11,238 хүн оногдож байсан тоо баримт байна. Энэ нь болохоор одоо бүхэн нийтэд одоо эрүүл мэндийн боловсролыг хүргэх түүнтэй холбоотойгоор одоо эрүүл аж төрөх ёсыг гэдэг хэвшүүлэхэд нэг өрхийн эмнэлэгт болон одоо нэг эмч нэг зөвлөгчд бол одоо харьцангуй өндөр тоо байгаа. Энэ тоог одоо багасгах зорилгоор одоо эрүүл мэндийн сайн санааны туслагч нарыг одоо бэлтгэж одоо холбогдох сургалтуудаар одоо чадваржуулан тэгээд эрүүл мэндийн боловсролыг сайн санааны туслагчаар дамжуулан одоо ард иргэдэд хүргэснээр илүү уян хатан илүү иргэдэд нээлттэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо иргэдэд хүртээмжтэй болгох одоо үйл ажиллагааны нэг юм а гэж эрүүл мэндийн сайн санааны туслагч хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Монгол улсын хүн ам өнөөгийн байдлаар 2,700,000 хүрээд байна. Хүн амын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээд их ажил хийгдэж байгаач хүн амын шилжилт хөдөлгөөн, иргэний бүртгэлийн мэдээллийн бүрдэлт, өрхийн эмнэлгийн эмч зөвлөгчд ногдох хүн амын тоо, өрх гэрүүд болон өрхийн эмнэлгийн хоорондын зай, эрүүл мэндэд хандах ард иргэдийн хандлага зэрэг томоохон бэрхшээлүүд байсаар байна. Дээрх асуудлуудын заримыг шийдвэрлэх үр өгөөжтэй зардал багтай бөгөөд иргэд рүүгээ илүү хүрсэн үйлчилгээг хүргэх зорилгоор Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл эрүүл мэндийн сайн санааны туслагч хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр маань 2007 оноос эхлээд доор амжилттай явж байгаа. Тэгээд манай иргэдийн өөрсдийнх нь сонгосон нэрийн хувьд бол эрүүл мэндийн сайн санааны туслагч гэдэг нэртэй явж байгаа. За энэ бас хөтөлбөрийн амжилтыг хэрэгжүүлэхэд ВИСО болсон байгууллагын сайн дурын хөтөлбөр хариуцсан хөтөлбөрийн баг. Тэгээд бас эрүүл мэндийн асуудлыг үүсгэх багтаа бид нар хамтран ажиллаж байгаа. Өөрсдийн зохион байгуулж байгаа энэ хөтөлбөрүүдийг бас энэ ард иргэдийн оролцоон тулгуурласан шийдвэрээр яаж одоо энэ заамлаг өөрчлөлтийг бий болгох уу? Дээрээс нь хамгийн гол чухал асуудал бол нэрүүл заамлалыг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол болгоход иргэдийн оролцоог идэвхжүүлэх, нэмэгдүүлэх, тэгээд нэгдээсээ сонгосон сайн дурын хэрэгжлэх зорьсон юм. Эрүүл мэндийн сайн санааны туслагч хөтөлбөрийн сайн санааны туслагчид өөрсдийн хариуцсан айл өрхүүдээрээ явж иргэдэд эрүүл мэндийн боловсрол болгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, хүн амын дунд ихээр дэлгэрэх болсон өвчин эмгээс өрчин сэргийлэх санал зөвлөгөөг өгөх, ялх хүүхдэд хичээлэх хоол хүнс хэрхэн бэлтгэхийг залуу эцэг эхчүүдэд зааж сургах, вакцинт цаг тухайд нь хамруулах, хөгшөд өндөр насны даралтыг үзэх, жирэмсэн эхчүүдийн эмчийн хяналтанд оруулах зэрэг олон үйлчилгээг ард иргэдэд хүргэж өрхийн эмнэлгийн ажилд тусалдаг. Ингэснээр өрхийн эмнэлгийн эмч зөвлөгч нарын ажлын ачааллыг багасгаж ард иргэдэд илүү хүрч ажиллах боломж бүрдэж байгаа юм. Эрүүл мэндийн юуны сайн дурын идэвхтэн баснараа ажил төрөлд оролцож явснараа биднэрт бол их сайхан байд. Бид нар баяртай хүлээж аваад тэрүүнд нь орж шалгалт өгч хичээлд нь суугаад тэгээ ингээд өрхийн эмнэлэг дээр ирж бид нар ажилладаг. Энэ бол одоо олон түмэнд ашигтай, биднэрт надад ашигтай, өөрөө хүнд тусалж явдгаараа ашигтай, хүнтэй танилцдгаараа ашигтай, хүний эрүүл мэндийн төлөө явж байгаа гэдэг бол бидний одоо хамгийн сайн сайхан санааны ажил юм аа. Би энэнд нь бол үнэхээр баярлж явдаг. Сард эмчнэр дээрээ ирд өгнүүлээ, цааш нь эрүүл мэндийн төв дээр очиж сайн санаахаа туслах багш нараар өгнүүлээд ингээд явахаараа бүр сайхан байд. Бэрхшээлтэй тал бол яг ингээд өвөл зайхан явахаар зам хальтаргатай байна та. Түүнээс өөр нэг бэрхшээлээд байх юм байхгүй. Жаахан нохоо энтертэй нохойтой бол тааралтай нохоо энтер бол хальтаргааны юун дээр ийм альтернатив замдаар болж яхах хэсэг. Түүнээс өөр нэг сүйд болоод бэрхшээлээд байх бол байхгүй. Энэ
олон түмэн бол биднийг бол их хүлээцтэй сайн нэр ухтаж авдаг. Ер нь ингээд туслаад явж яхад бол зүгээр юм бэ. Танд бол ерөөсөө үнэхээр хүнд бол сайн үстэй ажил хийж явд юм байна гэж бид нарыг бас тэгжил ээдэг. Хүн баярлснаа илэрхийлснээ илжил ээдэг. Эрүүл мэндийн сайн санааны туслагч нарыг яг одоо улсад жижигт нийцсэн сонгон шалгаруулах одоо арга зүй хэлбэрээр одоо сонгон шалгаруулахаар хичээж ажилласан байгаа. Үүндээ бол илүү амьдрал суурилсан буюу одоо тухайн эрүүл мэндийн сайн санааны туслагч нар хэрхэн одоо эерэг бодиттой мэдрэмжтэй байна уу? Хэрхэн бусдын хэрэгцээнд мэдрэмжтэй хандаж чадж байна вэ? Тэгээд асуудлыг шийдвэрлэх чадвар тэдгээр хүмүүст нь амьд дэвшиж байгаа хүмүүст нь хэрхэн байна вэ гэдэг талыг голчлон шалгаж эдгээр асуудлуудад чиглэсэн тест болон одоо ярилцах арга зүйн асуумжуудаар одоо шалгалт авч эрүүл мэндийн сайн санааны туслагч нарыг сонгон шалгаруулж авсан байгаа. Эрүүл мэндийн сайн санааны туслагч нар маань өөрсдийн мэдсэн сурсан зүйлээ бусадтай хуваалцсан хүн амын эрүүл мэндийн төлөө хүүсэд шалгах чинээгээр туслагч байна. Олон нийтийн хамарсан биеийн хөдөлгөөний дасгал сургуулиудаар аливаа өвчин эмгээс өрчин сэргийлж болдгийг сайн санааны туслагчид маань харуулж байгаа юм аа. Сайн санааны туслагчийн сайхан тал нь бол хүний эрүүл мэндэд л одоо туслах чиглэлтэй. Миний зорилго бол тийм л чиглэлтэй. Сайн санааны туслагч хөтөлбөрт хамрагддаг сайн дургийнханд Чингэлтэн эрүүл мэндийн нэгдэл болон VCO олон улсын байгууллагын зүгээс дох болон бэлгийн замын халдварт өвчин, сүрье, амьсгалын замын зэрэг өвчнөөс өрчин сэргийлэх талаар дэлгэнгүй семинар сургалтын мэдээллийг энэ хөтөлбөрийг болохоор манай Чингэлтэн эрүүл мэндийн нэгдэл, Чингэлтэн дүүргийн засаг даргын тамгын газар, VCO-гийн одоо олон улсын сайн дурын байгууллагатай хамтран энэ төслийг одоо ингээд 2007 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. За энэ эрүүл мэндийн сайн санааны туслагч хөтөлбөрийг одоо хэрэгжүүлснээр энэ хөтөлбөрт одоо эрүүл мэндийн сайн санааны туслагч нарыг сонгон одоо бэлтгэж ингэж ажиллуулснаар сайн санааны туслагч нар маань хүн амд эрүүл мэндийн тусламжийг үзүүлэх одоо ялангуяа өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг ард иргэдтэй холбож өгөх ийм одоо гол үүргийг бол гүйцэтгэж байна. Сайн санааны туслагчдад сургалт явуулах, зөвлөгөө өгөх, тэднийг зохион байгуулалтад ажиллуулах ажлыг өрхийн эмнэлгийн эмч зөвлөгч нар маань хийж үздэг. Сайн санааны туслагчид өрхийн эмнэлгүүдээр ажилласнараа өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг бол цаашид бол явуулахад эмчийн одоо нэг ачаал маш ихтэй өрхийн эмчнэр тэр ачаалыг бол хөнгөлж өгөхөд бол тус төрхөнд болж явж байгаа бид нар хайртай ажиллаж байдаг. Ингэснээр иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээг сайжруулан өрхийн эмнэлгийн багж хэрэгсэлтэй зөв харьцаж сурах, өвчтний амин үзүүлэлтийг хэмжиж, мэргэжлийн эмч нарт хүргэн урьдан суралцж эзэмшснээ мэдлэг практик дээрээ баттгаж байдаг юм. Эвгүй мэдчихэв юм уу? Үгүй. Даарсан юм уу? Даарч хөрчнө үү? Даарсан уу? Даарсан уу та? Даараа жахан. Ерөөсөө ээгийнх нь дөрвөн бүрчээр дандаа хүү. Одоо сайхан дуудаахан нь байна. Чадвар таныг ирээд үзээж өгөөч гэж хэлээ за. Та байжлаа тэгээд би янагт хэлээд тэгээд өдөөс хойш хүрээд байна. Энэ даралтууд гайгүй дөө. Яс одоо сайхан тусан зүйлүүд ирээд үзэж харж сэтгэл санааны сайхан тусламж өгч байна. Тийм болохоор сайн санааныхан туслагчид баярлалаа. За би 2007 оны 9 сараас эхлээд энэ Чингэлтэн дүүргийн дүүрэгт өрхийн эмнэлгийн сайн санааны туслагч нар бэлтгэх сургалтанд хамрагдаж энэ ажил үргийг хийх болсон. Сайн санааны туслагч гэдэг ажлыг хийх болсон. Энэ нь бол яг би иргэдэд бас иргэдийнхээ эрүүл мэндийн талаар өрхийнхээ эмнэлгийн эмч зөвлөгчд нарт туслахаас гадна өөрөө бас нэг анхын шатны мэдээлэлтгүүнд адгийн наазах нэг хүний даралт ихслээ одоо яах вэ гэдэг ихтэй одоо хүний даралт үүсгэх нэг тийм тэнхэлтэй мэдлэгтэй болсондоо бас баярлж явдаг да. Гол ажлуудын нэг хэсэг болохоор энэ пресс оруулсан байгууллагатай хамтан ажиллагаа улам илүү үргэлжлүүлсэн үгдүнд байгууллагын хамтан ажиллагаа бидний зүгээс амжилтыг хүсэж байгаа, хүлээж байгаа тулд баярлсан